Сая танилцуулгыг сонсож илаа. За гэрээний төвшөнд ажлууд нэлээд одоо явж байгаа юм байна. Тэгээ асуулт байгаа. Сая дүгнэлтэн дээрээ ч гэсэн бас дурдсан. 13 дахь жилээс эхлээд төрийн оролцоо нэмэгдэнэ гэж байгаа юм. За хүлээлгэж өгөх нь 23 жилийн дараа гэж байгаа. Тэгэхээр та энэ гэрээ чинь цахилгаан дулааны үнэн энэ хөрөнгө оруулсан компани хэдэн жил ашиглаад эндээс оруулсан хөрөнгөө нөхөж аваад тодорхой хэмжээний ашиг олоод гарна гэж тооцоолсон юм бэ. Тэгэхээр та одоо сая энэ тооцоолыг харж байгааг дундаж л бодоод байх шиг байна л да. Энийг яаж тооцоолсон юм бэ? Цахилгааны тариф, дулааны тарифыг яаж тооцоолсон юм? Өнөөдрийн мөрдөгдөж байгаагаар юм уу? Ирээдүйд тэд болно гэж тооцоолж байгаа юм уу? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Магадгүй бид энд мөнгө суухгүй л дээ. 28 онд дараачийн нийслэлийн иргэдийн хурал бүрэлдэн, дараачийн улсын хурал бүрэлдэн, магадгүй засгийн газар энэ одоо чиг үүргийн яамууд ч гэсэн сайд нарын солигдоод бодлого нь өөрчлөгдөөл явах бах. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд инфляц их өсөж байгаа. Ялангуяа манай Монгол улсын хувьд уул уурхайн одоо бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засагтай, урд түвшөөс хамааралтай эдийн засагтай. Тэгээ энэ тохиолдолд одоо магадгүй энэ гэрээн дээр бид нар өөрчлөлт хийх боломж байгаа юу? Нэг бол одоо ингээд нөгөө оюутлахоо шиг хизээч өөрчлөгдөхөөргүй гэрээ байгуулсан. Тэгээ ингээд шүүх цагдаа дээрээ тулдаг, болон болохгүй дээрээ тулдаг нэг ийм асуудал үүсэх үедээ. Тийм учраас та нар над гэрээнийхээ нөхцөлийг уян хатан байдлаар гэж тооцоолсон байгаа юу? Зүгээр нэг хатуу нэг нөхцөлтөөр явсан байгаа гэсэн юм хоёр асуулт байна. Баярлалаа. За хийн хариулах юм. За төслийн төрийн үйлчлэлийн түншлэл Батэрбек. За бацаг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За гэрээний нийт хугацаа болохоор 27.5 жил болж байгаа. Тэгэхээр 25 жилийн дараа болохоор 100% одоо улсын өмчөд шилжинэ гэсэн үг. За эхний 13 жилийн хугацаанд болохоор 20/80-аар явах юм. Нэгээс нь 20/80 гэдэг нь өөрөө бид хүн нийслэлийн 20%-ийг санхүүжүүлж байгаа. Тэр хүрээндээ 20% эзэмшиж явна. За 13 дахь жилээс ахуулаад энэ 20%-ийн өгөөж болон бусад юмудаа тооцоод 13 дахь жилээс ахуулаад бид хүн төрийн эзэмшил нь болохоор 34 болох юм. Тэгээд одоо 25 жилийн хугацаанд одоо 34, 66 гэсэн хуваар ингэ явах юм. Энэ хооронд бүх нөгөө сая даваа талын даргын танилцуулсан хэлбэрээр буюу нэгээс нь ногдол ашиг болон холбогдох хурамжаа бид нар аваа явнаа. За хоёр дахь нь болохоор ер нь яг үнийн хувьд бол одоо бид нар эрчим хүчний зохицуулахороо диспетчер үндэсний төвгээд тусдаа хуультай этгээд байгууллагууд байгаа. Эндээс одоо тодорхой хэмжээний үнийг нь болохоор тогтоож өгнө. Бид бүхний хувьд бол одоо 8.8 цент гэсэн тэгшсэн үнээр одоо энийг тооцож үзэж байгаа. Эдийн засгийн техник эдийн засгийн үзүүлэлтийг болохоор шинжилгээний технологийн зөвлөлөөр оруулаад батлуулсан байж байгаа. За энэ ерөнхийдөө төрийн үйлчлэлийн түншлэлээр хэрэгжиж явах боломж олцоо байгаа юм байна гэдэг талаас тооцож байгаа. За 13 жилийн хугацааг яагаад тооцсон бэ гэхээр нөгөө талдаа бид бүхэн бас хэлцэл хийсэн. Энэ явцдаа болохоор эдний талаас болохоор 22 жилийн хугацаанд одоо бид бүхэн эхний санал болохоор 22 жилийн хугацаанд бүх эрсдлээ хаагаад өөрсдийнхөө өртөг зардал болон бүх юмудаа хариуцаа явъя гэсэн. За энэ хугацааг бид бүхэн бас хилцлийн 8 удаагийн хилцэлд ороод хугацааг бүр наашлуулад 13 жилийн дараа ерөнхийдөө бид бүхэн энэ бүх эрсдлээ хаагаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа хийгээд үүнээс хойш хугацаанд болохоор төд 34% эзэмшүүлээд 34% дээр ногдол ашгаа хуваарлаад явъя гэдэг ийм зарчим дээр тохирсон гэдгийг таванд хэлмээр байна. Баярлалаа.